1967 оны 1-р сарын 12-нд Джеймс Бэдфорд гэдэг хүн нас баржээ. Тэрээр бөөрийн хор тавтартай байсан. Тухайн үед хор тавдрыг эрт илрүүлсэн ч гэсэн эмчлэх арга нь хараахан гараагүй байжээ. Гэхдээ Джеймсд нэг том төлөвлөгөө байлаа. Тэр нь үхлийг хуурах. Джеймс Бэдфорд 1962 онд Роберт Эттингер хэмээх хүний хэвлүүлсэн Үгшгүй мөнх амьдралын боломж нэртэй номыг уншжээ. Энэ номонд хүнийг удаан хугацаанд хөлдөөж дараа нь ахин амьдруулж болох тухай өгүүлсэн байдаг. Хэдийгээр энэ нь тухайн үед хэн ч итгэмээргүй уран зөгнөл мэт сонсогдож байсан ч Джеймсийн наргыг туршиж үзэхээр хатуу шийдсэн байна. Хүнд өвчний улмаас шаналж үхлээ хүлээж байсан түнд угаасаа алдах зүйл байсангүй. Тиймээс өөрийг нь хөлдөөх судалгааны ажилд $100,000 хандивж нас барсныхан дараа өөрийг нь хөлдөөж болно гэсэн гэрээ хийжээ. Джеймс Бэдфорд бол крионикийн аргаар хөлдөөлөгсөн дэлхийн хамгийн анхны хүн бөгөөд ирээдүйд хөлдөөсөн хүнийг амьлуулж чадах технологийн хөгжилд хүрсэн үед л буцааж амьлуулна гэсэн гэрээ хийсэн байна. Ингээд түүний бид тусгай бодис шахаж, хуурай мөсөөр дүүргэсэн савнд хөргөж, дараа нь шингэн азот шахаснаар хасах 196 хэмт хөлдөөсөн. Ингэж хөлдөөх процессыг крионик хадгалалт гэж нэрлэдэг. Энэ төрлийн хадгалах арга нь ихэвчлэн үрийн шингэн, эсвэл өндгөн эс, эд эрхтэн зэрэг биологийн материалыг амьд биед шилжүүлэн суулгах хүртэл муудаж ялзрахаас хамгаалах зорилгоор хийдэг арга. Гэхдээ бүтэн хүний хөлдөөнө гэдэг нь хамаагүй хэцүү зүйл байлаа. Тэгвэл энэ процесс яаж явагддаг вэ? Хүнийг бүтнээр нь хадгалахын тулд эхлээд түүнийг клиникийн хувьд бүрэн өгсөн гэж дүгнсэн байх ёстой. Дараа нь тэдэнтэй гэрээ байгуулсан компани цогцыг авч хөлдөөх үйл явцыг эхлүүлнэ. Хүн өгсөний дараа биеийн эд эрхтнүүд хүчил төрөгчөөр хангагдахаа болонгууд эд эсүүд өгчөж эхэлдэг тул аль болох хурдан хөлдөөх үйл явцыг эхлүүлэх шаардлагатай болдог. Тиймээс хамгийн чухал зүйл бол ирээдүйд тэднийг эрүүл саруул сэрээхийн тулд эхлээд тэднийг зөв хадгалах хэрэгтэй болно. Аливаа амьд организмын биеийн температур буурах нь эсийн үйл ажиллагааг удаашруулдаг. Жишээ нь хасах 130 хэмээс доошлоход хүний биеийн эсийн үйл ажиллагаа бүрэн зогсдог байна. Тэгэхээр хүний биеийг ийм хүйтэн хэмд оруулж чадвал онлын хувьд хадгалах боломжтой. Гэхдээ хамгийн хэцүү зүйл нь хүний эд эрхтнийг гэмтээхгүйгээр хөлдөөх явдал. Жишээ нь цусны улаан эс хөлдөхдөө эсийн гаднах болон доторх ус хөлдөж талсдчихдаг. Тийм болохоор хасах 130 градус хүрэхээс өмнө хамаг эд эсүүд үхэх болно. Гэтэл зарим төрлийн мэлхий болон загаснууд хөлдөө байдлаас эргэж сэргэж чаддаг. Эрдэмтэд ийм амьтдыг судалж үзээд нэг гайхалтай арга болжээ. Энэ бол шилэнжүүлэлт гэж нэрлэгддэг процесс. Хөлдөөх процессын үед мөс үүсгээс сэргийлж CPA гэдэг химийн бодис ашигладаг. Энэ бодис нь хүний бие дэх ус хөлдөж мөс болохоос сэргийлдэг бөгөөд энэ нь байгаль дээрх зарим амьтдад байдаг бол заримыг нь лабораторийн түвшинд шинээр гаргаж авдаг. Хөлдөөх процесс эхэлсний дараа бодисыг бүх биеэр шахаж, дараа нь тусгай вакуум саунд хийж шингэн азотоор дүүргээд хасах 196 хэм хүртэл хөлдөөдөг. Гэвч бас нэг асуудал байгаа нь хүний эд эрхтнүүд нэг зэрэг хөлддөг учраас гэмтэл гарах боломж өндөр. Дээрээс нь энэ бодис их хэмжээгээр байх нь хүний биед хортой. Тиймээс биеийн бүх эд эрхтнийг жиг төлдөөхийн тулд маш хурдан хугацаанд хөргөх шаардлагатай болдог. Ганц эсвэл нэг эрхтнийг ингэж хөлдөөж болох боловч хүний бие маш их ус агуулдаг учраас энэ арга нь илүү төвөгтэй болдог. Өнөөдрийн байдлаар эрдэмтэд цусны судас, зүрхний хавхлаг зэрэг жижиг бүтцийг хөлдөөж хэсэгчлэн сэргээж чадсан. Гэхдээ бүхэл бүтэн хүн, ялангуяа тархийг гэмтээхгүйгээр хөлдөөж чадах хэсэг нь одоогийн ангаах ухааны хувьд боломжгүй хэвээр байгаа юм. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ боломжтой болно гэдэгт итгэдэг хүмүүс олон. Тийм ч учраас хүнийг хөлдөөх үйлчилгээ хийдэг хэд хэдэн компани байдаг. Одоогийн байдлаар дэлхийд өөрийн биеийг хөлдөөлгсөн 500 орчим хүн байдгаас 300 Америк, 50 Орос, 100 орчим нь Европ хүн байдаг бол 30 орчим гэрийн тэжээвэр амьтдыг хөлдөөгд байна. Энд гэхдээ бүтэн биеэ биш, зөвхөн толгоогоо хөлдөөлгөх хүсэлтүүд ч ирдэг гин. Энэ нь ирээдүйд зөвхөн тархиал ахин сэргийлгэх хүсэл бөгөөд өмнөхөөсөө илүү эрүүл чирэг, сайхан биетэй болно гэж итгэдэг байна. Крионик аргаар өөрийгөө хөлдөөлгөх хүсэлтэй ахаад 1000 гаруй хүн хүлээж байгаа. Харамсалтай нь хэдийгээр нэлээд олон хүн ирээдүйд дахин амьд чадна гэж найдаж өөрсдөө хөлдөөлгсөн ч эрдэмтэд тэднийг дэмий найдлага тавьж байна. Технологи өндөр хөгжсөн ч гэсэн нэгэн төгсөн хүнийг дахин амьдруулах боломжгүй гэж үздэг. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Ирээдүйд юу ч тохиолдоо билээ. Ер нь энэ сэдв нэлээд маргаан дагуулдаг. Жишээ нь нэгэн төгсөн хүнийг ирээдүйд сэрэж чадсан ч гэсэн тэр хүн яг өмнөх хүн хэвээрээ байх уу гэдэг асуулт үүснэ. Зан ааш, ёс зүй, бодол сэтгэл, ой санамж нь өмнөх шиг хэвээрээ байх хэсэгтэр эсрэг бодолтой хүмүүс олон.
Хэрэв өмнөхөөсөө өөр хүн болсон байвал энэ нь нэлээд ноцтой асуудал болж ч магад. Тиймээс нас барсан хүнийг дахин амьдруулах нь ёс суртахуун, хууль эрх зүй, нийгмийн олон сөрөг үр дагаварт хүргэнэ гэж үздэг. Үнэхээр нэг талаараа бол тийм. Харахад яг адилхан хэрнээ ухамсар нь өөр байвал тэр хүнийг өмнөх хүн гэх үү? Эсвэл бүр шал өөр хүн гэх үү? Байгалийн хуулийг зөрчих боломжгүй. Хэрв зөрчвөл заавал эсрэг үр дүн гарч ирнэ гэсэн үзэлж байдаг. Нөгөө талаараа бол хүн өөрийн биеийг хөлдөөх хэсэг нь тэр хүний эрх байж болно. Аливаа амьд биетийг хөлдөөж ахин амьдруулах нь дэлхийд учирч болох урт хугацааны гамшигыг даван туулах боломж олгож болно. Эсвэл хүн төрлөختөн алс холын гариг руу нүүх шаардлагатай болсон үед олон мянган жилээр ийм байдлаар алс хол аялах боломжтой. Тиймээс одоогоор удахгүй мэд санагдаж болох энэ асуулт ирээдүйд бидний заавал шийдэх ёстой чухал асуудал болж магадгүй юм. Ер нь мөнх амьдралын талаар янз бүрийн онол аргууд байдаг. Жишээ нь генийн засварлах арга. Энэ нь хүний ДНХ-гээс хорт хавдар, генетикийн өвчнүүдийн мэдээллийг агуулдаг хэсгийг устгах, эсвэл идэвхгүй болгох арга юм. Ангаах ухаан хурдтай хөгжиж байгаа учраас ойрын хэдэн 10 жилийн дотор энэ аргыг хэрэгжүүлэх боломжтой гэж үздэг. Гэсэн ч энэ арга нь хүний амьдрах хугацааг хангалттай урт болгож чадахгүй. Дараагийнх нь өөрийгөө клонлох. Илүү урт хугацаанд амьдрахын тулд өөрийнхөө эсийг дахин хуульж, лабораторийн аргаар өөршгөө хүнийг дахин бүтээх. Мэдээжээр энэ арга нь одоогийн шинжлэх ухаан, технологийн хувьд нэлээд хол сонсогдож байж болно. Учир нь хүний генийн кодыг бүрэн тайлах нь одоогоор бараг боломжгүй зүйл хийвэрээ байгаа. Хүний биеийн бүх эдээс, ялангуяа тархийг бүрэн зургалж, сканердах нь асар өндөр наривчлал бүхий технологийн л хийх ажил. Тиймээс өөртөө чинь яг адилхан хүнийг хувилах нь одоогоор боломжгүй. Нөгөөтэйгүр хүний биеийг клонлож болох ч ухамсарыг хувилж болохгүй гэж үзэж байгаа учраас амьдралыг уртасгах гэхээсээ илүү шинээр төрөх гэж хэлж болно. Тиймээс энэ арга бидний хайж буй эцсийн үр дүн бас биш болоод байгаа юм. Ухамсар гэдэг зүйл тархины яг аль хэсэгт хэрхэн үүсдгийг одоогоор олж нээгээгүй байна. Тэгвэл дараагийн арга нь бүр хачин. Өдөр тутмын амьдралаа бүр секунд тутмаа бичлэг болгож хадгалж авах бөгөөд зөвхөн дүрс биш, тэр үеийн үнэр, амт, сэтгэл хөдлөлгээд бүх зүйлийг кодолж бичиж авч болно гэж үздэг. Тэгээд нас барсныхаа дараа эдгээр ой санамжуудаа нэгтгэж суперкомпьютерт суулгаад зөвхөн оюун ухаанаараа буюу виртуал орчинд үрд амьдрах боломжтой. Магадгүй хэрв тэр үед технологи хангалттай хөгжсөн байвал өөрийн гэсэн хиймэл биетэй болж болно. Ийм маягаар махан биеийн хүрч чадах хязгаараас давж хэдэн мянган жилч амьдарч магадгүй. Мэдээжээр хэдэн мянган жилийн амьдралаас уйдахгүй тулд ямар нэг арга хэмжээ авах ёстой болох байх. Гэхдээ энэ асуудал мөн л ёс суртахуун, философийн асуудлуудтай тулгарна. Ийм болсон хүн гэдэг утгаа алдна. Эсвэл хүний тархийг орлож чадах хэмэл оюун ухаан хизээч үүсэхгүй гэдэг ч юм уу. Гэхдээ ирээдүйн хүмүүсийн ертөнцийг харах үзэл нь ямар байхыг бид таашгүй. Энэ бүхэн зөвхөн цаг хугацааны асуудал. Тэгэхээр дээр дурдсан бүхэн чамд одоогоор уран зөгнөлт кино шиг л сонсогдож иж магадгүй. Гэвч зарим эрдэмтдийн тооцоолж байгаагаар 2032 он гэхэд бүрэн хэмэл бие бүтээж 2045 он гэхэд хүний тархийг тэдгэр хэмэл бие мах бодод шилжүүлэн суулгаж чадна гэж үзэж байгааг энэ. Хэрв энэ үнэхээр биелбэл аимшигтай ч юм шиг, сонирхолтой ч юм шиг. Хүн төрөлхтний таашаал авах арга улам л өөр болж өдрөөс өдөрт шинжлэгдэж байна. Тэгвэл ирээдүйд виртуал ертөнцид амьдрах нь илүү тааламжтай санагдах ч юм билүү? Эсвэл бидний одоогийн бодит байдал үнэндээ ямар нэг компьютерийн програм байвал яах вэ? Магадгүй бид яг одоо ямар нэг виртуал ертөнцид оршиж байдаг програм ч юм билүү? Бид одоогоор мэдэхгүй, мэд хэмжээнд хүрээгүй, эсвэл хизээч хүрэхгүй ч байж магад. Аквариумд байгаа загас аквариумаар ертөнц гэж бодно шүү дээ. Бид физикийн хуулинд захирагддаг хязгааргүй орчлонд оршдогч 80 жилийн настай махан дотор гатсан хязгааргүй ихийг төсөөлж чаддаг ухамсар билээ. Магадгүй бидний сонголт хийх цаг алс холын ирээдүйд биш, тун удахгүй ирж ч магад. Яг л Matrix кинон дэр гардаг шиг бодит гэж боддог ертөнц маань зохиомл програм байвал юу болох бол? Цэнхэр имийг сонгоод одоогийн ертөнцтэй үлдэх үү? Улааныг сонгоод цоошин бодит ертөнцид амьдрах уу? Харин чи алийг нь сонгох вэ?